Энэ бол хяналтын камер. Энэ камер хэн орж, хэн гарч байгааг шүүхгүйгээр зүгээр л бүртгэж авдаг. Даалт ухамсар яг ийм маягаар л ажилладаг. Харин дараа нь шин зүйлийгч бидний мэддэг загвараар тайлбарлаж өгдөг. Тиймээс л бид өнөх танил ертөнц болох нэг тойрогтой дахин эргэлцээр байдаг. Энэ эргэлдэж байгаа тойргийг орчин үед хүмүүс матрикс гэж нэрлэдэг байгаа бөгөөд энэ нь бодит байдал бол хуурамч гэсэн үг биш, харин түүнийг автоматар тайлбарлаж байгаа бидний дотоод систем буюу даалт ухамсар юм. Хэрвээ энэ камерын хажууд дахиад нэг манаач ирж зогсоод "Хөөе, зогс, шалгуул" гэвэл яах вэ? Тэгээд тэр манаач ирж чиний бүх юмыг шинжиж эхэлнэ. Өөрийгөө яг энэ манаач байна гэд төсөөлөд үзтээ. Өөрийнхөө тархи руу орж байгаа мянган бодлыг анзаарах гээд үз. Энэ манаачийн ажлыг л ухамсарлаж байгаагаа ухамсарлах буюу сэрхүү гэдэг байгаа юм. Энгийнээр бол өөрийгөө хөндлөнгөөс яг л кино үзэж байгаа мэт ажиллахыг хэлдэг. Alan Watts өөрийнхөө анхаарлын хувьсгал гэдэг номон дээр энэ тухай маш тодорхой бичсэн байдаг. Бясалгалын 4-р шатн дээр анхаарал нь бодолтой хөтлөгдөн тэнүүчлэхэ болж үндсэн объект буюу нөгөө анхаарч байгаа зүйлээсээ салахгүй болдог. Харин 5-р шатн дээр бидний одоо яриад байгаа сэрхүүийн анхаарал сарниж байгаа эсхийг хажуунаас нь ажиглаж засаж эхэлдэг. Өөрийнхөө бодлыг ажиглах гэж оролдож эхлэх нь таны дотор байгаа тэр манаачийг багаар сэрэж байгаа хэрэг юм. Энэ сэрхүүг л Будда мунхагийн нойрноос сэрхүү гэж нэрлсэн бол Христ сэрэмжтэй байж оюун санаагаа шинчлээ гэж сургасан байдаг. Хүн төрөлхтний агуу багш нар бүгдээрээ л биднийг энэ автомат горимоос энэ зохиомл хувь заяанасаа гарч дотоод гэрлээ асаагаасаа гэж хүссэн байдаг. Тэгвэл энэ сэрхүүг сэрээж яах гэж байгаа юм бэ? Сэрхүүг сэрээснээр бид сэтгэл хөдлөлтөд автахгүйгээр бүгдийг ухамсартайгаар шийдэж сурна гэсэн үг. Сэрхүү сэргэснээр даалт ухамсарын програмд юу оруулах, юу оруулахгүй байх гэдэгтээ шүүлтүүр тавьж эхэлнэ. Ухамсартайгаар өөрийгөө удирдах эхэлнэ гэсэн үг. Ингэснээр нөгөө автомат хариу үйлдэл буюу нөгөө даалт ухамсарын үйлдэлийн хэлхээ тасарч эхэлнэ. Бид уурлаж байх үедээ өөрийгөө уурлаж байна гэдгийг анзаардгүй. Үгүй. Харин сэрхүү сэрэх үед ууртай байгаа сэтгэл зүгээ энэ бол уур байна гэдгийг анзаарч ажиглаж эхэлдэг. Цаашлаад бүр уурлах уу, тайван байх уу гэдгээ шийдэж сурна. Үнэн хэрэгтээ бид өөрсдийнхөө цуглуулсан мэдээллийн тусгалд л амьдарч байгаа юм. Карл Юнг хэлсэн байдаг. Та даалт ухамсараа ухамсарлах хүртэл энэ таны амьдралыг чиглүүлж, та түүнийг нь хувь тавилан гэж нэрлэх болно гэж. Энийг бүр энгийнээр хэлбэл бид нэг л төрлийн хүнд дурлаж, нэг л төрлийн алдаагаа давтаж, нэг л тойрогтой эргэлдээд байгаагаа миний хувь заяа гэд байгаа. Тэгвэл үүнийг яаж сурах вэ? Яг одоодоо амьдрах. Яагаад өнөөдөр дэлхийн нийтээр бүр амжилттай яваа бизнесмэнүүдээс эхлээд шинжлэх ухаанчид хүртэл бясалгал хийгээд байна гэж. Бясалгал гэдэг бол зүгээр нэг нүдэ анаад суухын нэр биш. Энэ бол нөгөө манаачийг сургах, нөгөө автомат горимоос гарах, нөгөө зохиомл матриксаас гарах дасгал. Бясалгал бол таны тархины программыг шинчлэх хамгийн хүчтэй хэрэгсэл. Энэ бол зүгээр нэг сонсоод өнгөрдөг сэдв биш. Энэ бол амьдрал чинь автоматар явсаар байх уу, эсвэл ухамсартайгаар жолоодох уу гэдгийг шийдэх сэдв. Тийм болохоор л энэ сэдвийг өнөөдөр дэлхийн нийтээрээ ярьж байна. Хүн төрөлхтөн загсны эртний итгэл үнэмшил автомат амьдралаас хумхийн эртний ухамсарт амьдрал руу шилжиж байна.